удаалаа. За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайн. За өнөөдөр энэ сайхан оюун далай гэдэг номын өргөнөө би өөрийн зохиосон чулууны хэл гэдэг үлгэр өгүүлгийг та нарт ярьж өгөхөөр ирлээ. Тэгэхээр надтай хамт энэ үлгэрийг зураг дугаар ангийн сурагч Энгүнэ. За мөн зураг дугаар ангийн сурагч Ингчин нар хамт ярина. Та нар үлгэрт дуртай үстэй. Дуртай. За ингээд даах нь үлгэрээ эхлэе. За хүү гудамжаар алхаж явтал адууны хомоолын чинээ жижигхэн чулуу байж. Тэгэхээр н санаанд гөшгөлсөн чинь харин нөгөө чулуу. Яа. Яасан жан түлхт юм бэ? Гэж хашгираад цардмал замаар точгонтл өнгөрсөн гээд тэгтэл хүү. Хин чулуу ярьлаа гэж юу? Би юу сонсчоо? Би чам ямар юм хийснэ санахгүй л юм шүү. Намайг яасан хол аваач нь гэж яхаргүй хүний хэлээр ярьсан гээд. Хүү чулуу газраас болгоомжтой авч алган дээрээ ингэж тавиад. Чи ямар сонин хүний хэлээр ярьдаг чулуу вэ? Би анх удаа л юм чулуу харж байна. Шидтэй чулуу юм уу? Гэж хэлэхдээ нүдээ бүлтийлгээд чихээ дэлдийлгээд гайхсан гээд. Үнэхээр ярьдаг хөгжим утасл гэж байдаг сонссон болохоор чулуу ярьдаг гэж огт бодсонгүй. Тэгээд агшин зур гайхаж байсан чинь чулуу. Юунд нь гайхсан юм бэ? Амтан, уургамал, шороо, чулуу гэд бүгд л амтай шүү дээ. Харин хүүхдүүд та нар мэдэхгүй юм дөө. Гэхдээ нэрээ ч бодоод байхад бидний энэ амьсгалж байгаагаар ууж байгаа ус энэ сайхан уул, мод, цэцэг бүгдээрээ л амьтай. Та нар мэднэ үстэй. Ийм сайхан амьтай байгалийн дунд бид нар амьдарч байна шүү дээ. Тэгэхээр усыг бохирдуулвал яадаг үлээ хүүхдүүд? Усыг бохирдуулвал ус ширгэн. Хог аяхаар байгаль бохирдно. Мод хуугалахаар бас агаар бохирддаг. Чулуунд ч гэсэн найз нөхөд, цэцгэн ч гэсэн амьсгал бүгд байна шүү дээ, тийм ээ? Цэцэг тастал үлддэг тийм ээ? Яг үн тийм ээ, тийм. За ингээд үлгэрээ үргэлжлүүлье. Чулуу ингэж хэлсэн гинэ хүүд. Чи үнэхээр л гайгаад байгаа юм бол миний бит орж үзэж болно шүү дээ. Үй, би яаж ийм жижигхэн чулуун дотор багтах юм? Тэр амархан. Миний бит шар будааны шиг багтахаар ийм жижигхэн зай байгаа. Тэрэнд авг нэрээ хэлээд гурав үлээхэд л болно. Тэгсэн чинь хүүгийн сони үц зан их хөдөлсөн гинэ. Тэгээд тэр чулуун дотор байгаа тэр шар будааны дайтай жижигхэн нөхөө бахаар нөгөө хүү тэр нөхрөө чулууны амраа гэж хэлээд гурав үлээсэн гэнэ. Гэтэл өмнө нь томоо ийм чулуун уул бий боллоо. Тэгс нөгөө ууланд нэг тийм том агуу байна гэнэ л да. Агуу харанхуй юм чинь. Тэгсэн тэр агууны тэндээс бас салхи гарч явах юм. Тэг агуу руу ингээд жоох ингээд орсон чинь бүдгэн гэрэл байна гэнэ л. Тэгэхээр яваад л байж. Тэгсэн чи харин нөгөөдхний бүр томорсоор их тийм гэр шиг бүр ингээд сайхан ийм том газар яваад орчлоо. Өөр эргээд л байгаль дээр гараад ирсэн юм шиг. Тэгсэн харин нөгөө тэнд байгаа моднууд нь мөчргүй юм хавтгаа мод байсан гэд. Тэг мөчргүй модон дундуур ингээд явж ирсэн чи гинт шуугах ч юм гарсан. Гэхдээ энэ юу шуугдсан болоо гэж бодоод харсан чинь жигтэйхэн нүцгэн тийм урт амтын могоошг урт амтын ирж явлаа гинэ. Тэг хүү маш их айсан гэ. Ээжээ хаврах могоо минь намайг өршөө гэж хашгираа цааш гүйсэн гинэ. Тэгээд цааш ингээд гүүгээд явж ирсэн чинь үгүй би чинь авраг могоо биш ээ. Чигийн улаан байна. Нэг үгээр хэлбэл чиний эртний танил чигийн улаан байна гинэ. Тэг яадаг вөхөр нөгөө нэг нөхөр чинь чигийн улааныг төмөр дэгээн цүлбээд загас баригтаа ингээд хайж өгд юм байна л. Тэгсэн нөгөө чигийн улаан тийм том болчих. Одоо би чамайг дэрсэн чорлож гаалцсан дидүүлэндээ юм бүхэн хариутай. Тэгсэн чинь хүү? Тэр үнэн. Гэтэ би дахиж хизээч тийм балмад үйл хийхгүй. Та нөхдийг хайрлах болно. Би нэрэ чигийн улаан дээр гიშгээд загсан төхгөө савнд хийжсэн шүү дээ. Оо чи яасан муу хүүхэд вэ? Нэрэ зарим эрэгтэй хүүхдүүд тагтааны хоёр хөлнөөс нь уучдсан билээ шүү. Тагтааны хоёр хөл нь өвддөг бах та тий. Тэглгүй яах вэ? Нэг үгээр хэлбэл
тагтаагч нь одоо чавхдаг хүүхдүүд байдаг. Гэтэл тагтаач нь бас л амьтан. Бүгдээрээ бид нар энэ байгалийн л одоо хүүхдүүд ч үү. Тийм учраас одоо ерөөсөө амьтныг тэгж болохгүй. Тэгэхээр чигийн улаан одоо ярьсан гинэ. Юу гэж ярьсан бол? Их залтай хэд байх нэ? Чи биднийг яаж хайрлах юм? Өвөртүүлж унтах уу? Энэ бол худлаа хэрэгээ. Харин загсны оол болохгүй гэвэл үнэнд нийцэн шүү. Тэгсэн чинь цаанаас нь бас нэг чигийн улаан гарч ирээд хоёр чигийн улаан гинт одоо том дэрс аваад нөгөө хүүг одоо ингээд сүлбэхээр дороос нь ингээд өгсүүлсэн гэнэ л. Дэрс бол одоо урд нь тийм их үзүүртэй харанхуй аимшигтай одоо тийм шор шиг байсныг хүү урд нь ерөөс анзаараагүй байж. Тэгээд л хүү сандарсандаа Яа. гээд хавчгансан гинэ. Гинт хажууд нь нэг юм харагдахаар нь л одоо ам гарахын дэнд өсөрцсөн гэв. Тэгсэн тэр одоо амьт нь дээрээс нэг үсрэхээ өмнө харсан чинь юм хомтой тэмээч юм шиг нэг тийм бор саарл амьтан байсан. Тэг хүү сунгут л хойд хоёр хөлөөрөө шороод ирээд дэвхрээд алга болцсон гэв. Тэр ямар амьтан байсан бэ? Царцаа юм болов Өө яг үнэ. Ямар онцлог байдаг вүлээ царцааны тухай. Урдаас нь харахад ухан ишиг шиг. Хойноос нь харахад хомтой тэмээ шиг. Хомтой тэмээ шиг гэж байдаг шүү дээ. Нэрээ ингээд одоо тэмээ хөдөө очиж үдсэн хүүхдүүд бол сайн мэднэ. Тэгээд л байж атал дахиад чимээ гарсан гэ. Нөгөө хавтгай том моддын дундуур дахиад нөгөө нэг уртуулан амтэн чи ирж явлаа гинэ. Тэгэхээр нь босоол ухаан мадаг гүл гүйсэн гин одоо яста сандраал. Тэгээ гүйж явсан чинь нэг юм гинт томоо юм хонхор байна гинэ. Хонхор одоо ингээд газарт байж идэг штэ нэг тийм хонхор луу гинт халтраал унсан чинь бөмбөрөө явцсан гин. Тэгээ өнкрөөд очисон чинь томоо ийм одоо хэдэн чулуу харагдлаа гин. Гинт хоорондоо ярьж ийн гин мөн биш гэд. Энд чинь хин бэ? Бидний ах дүү нарыг автгаа чулуун дээр тавьж холоос онж харуулж тоглодог амтэн энэ мөн үү? Гэж нэг нь асуусан гэ. Тэгсэн чинь нөгөөх нь бишээ биш гэж тэгсэн гэн л те. Тэгэхээр нөгөө хоёр одоо өндөгч нь хоорондоо ярьж ийсэн байна. Үннээ хэлбэл амиг чинь өршөөй. Эстэгвэл ээжийн нэвэр хошоо чамайг тушааж идүүлнэ шүү. Тэгэхээр нөгөө түрүү хонхор шиг ямар унлаа гэсэн чинь угтаа бол шууны үүрэн дотор унтсан байхгүй нөгөө. Тэгээд хүү ботсон гээл. Би ч нөгөө барын амнаас гараад зааны соёонд очлоо гэдэг шиг дахиад нэг юмнаас мултраал нөгөө юмд очсон. Ер нь би яасан ч муу хүүхэд вэ гэж ботсон гинэ. Тийм ээ би мөн байна. Танаас аймгуух хэрэг надад алга. Та нар яахаа өөрсдөө мэд. Гэж одоо нэгэнт одоо үнэн болохоор үннээ хэлж. Ягаад гэхээр манай амраач нь өндөг хагалдаг байсан. Гинт одоо ингээл тэр чинь нөгөө шууны үүр чинь жижиг гин штэ. Ээжин дээрэгд нь ирж байгаа юм чи харанхуйлан тусаад манайд хэн ирүү гэд ширүүн дуугаар асуусан гэ. Гэхдээ нөгөө нүгэлт амтан биш виз гэж хэлсэн гинэ. Тийм ээ мөн. Гэхдээ үннээ хэлсэн болохоор амийг нь өршөөж өгөөч. Тэгэхээр амийг амаар гэж би яаж амийг өршөөх юм? Миний хоёр өндгийг одоо чулуун дээр тавьж хагалсан биз дээ. Тэгэхээр нөгөө хүү Тэртээ тэрэггүй би яг бөхчөмдөж өглөө. Намайг хурдан танилгоод өг. Та нараас аймгуух хэрэг надад алга. гэж байдаг чадлаараа хашгирсан гэд. Гэтэл ээж болжмар нь энэ амьтны төлөө ээж нь бас л над шиг зовно. Тийм учраас нэг удаа өршөөйгээд одоо өндөгний хажууд хэвтэж байсан хүүг ээж нь эвэр хушуугаараа ингэж өлгөж яваад төө төрлөв шитчихлээ гинэ. Тамарт ээж нь юу гэж загтдаг вэ? Замаар гарахдаа болгоомжтой гараарай гэж ээж хэлдэг. Шувууны өндгөн сүүдрээ бүгүргээрэй гэж цагтаг. Бас ямар ч амтанд битгий гэм хүргээрэй гэж. Яг үнэ ямар ч амтанд битгий хор хүргээрэй. Хөдөө явж үзсэн болвол хөдөө одоо ингээд нөгөө одоо болжмрын өндөг энэ төр чи ил байж идэг байхгүй. Тэгэхээр тэр амтанд яах вэ? Сүүдрээч хүргэж болохгүй гэж загтдаг шүү дээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр сүүдрээ хүргэхээр ээж нь голчдөг байхгүй юу? За ингээд одоо цаашаа явж өгсөн гинэ. Тэгээд ингээд нөгөө шитчихсэн шүү дээ.
Тэгсэн чи нөгөө хүү жоохон болцсон юм чи нисэл нэг газар буулаа гин. Тэгсэн чинь харин багваахаа цэцгэн дунд дуусна гинэ. Багваахаа цэцэг гэж мэдэх үү? Яадаг үлээ? Үлээхээр ингээд дээд ямнаад Үлээхээр нөгөө нэг шүхрээр одоо ингээд тараа явцдаг. Тэ. Шүхрээр нэгээр хэл үрээ тараагаад тэр шүхрүүд нь өөр газар очиод дахиад ургацдаг байхгүй юу? Тэгээ тийм цэцгэн дунд ингээл одоо буутсан гэнэ. Хүү буусан чи нөгөө нэг олон шүхрүүд нь ингээл цас шиг бутраал. Зөндөө одоо чигийн улаанаас зугтаж гүйцсэн болжмрын үүрэнд ингээд одоо халуун үүрэнд байж исэн өндөгнүүдийн дунд ингээд тэр нозоорсондоо болоод хүү хэсэг ингээд унтсан гинэ. Хачин сонь зүүдэлсэн ингээд. Гудамжинд ингээд төмөр утсаар гэрлийн шонтой хамт ингээд уйж байна гинэ. Тэгээ уйхтаа за энэ хэн нэгэн хүн энэ хүү тусалж болохгүй яагаад гэвэл энэ бол том муу хүүхэд гэж хэлсэн гинэ. Тэгэхээр нэг эмгэн ирээд ингээд ийш энэ муу хүүг яачаа гэж яах гэжсэн. Гэнт нөгөөх нь харснаа. Өө эн чи муухай дам шиг байна болий гэд яваад өгсөн. Сэрсэн чинь харин нөгөө түрүүн шонд гэрлийн шонд хөлүүлээд байна гэсэн. Арайч гэрлийн шонд биш ингээ агаарт аалзны ингээ торонд хүлэгдсэн. Тэгээ тэр хүү юу гэж бодсон бол аалз барьсан амтнаа хатааж иддэг гэсэн би ч гарцаагүй ялт унсан тэр миний ээжийг өрөвдөж намайг тайхгүй. Төрсөн ээжигээ хүртэл бариад эзчдэг махчин амтын эмчин намайг юу гэж л тавив гэж. Хөөхий ээж минь надад санаа зовж их л уйлж байгаа байх та. Хүүгээ яах гэж зэмлэж загиндаг байна гэж бодож байгаа байх. Амьдралыг ухаар эргцүүл гэж тарих заяасан гатал тэрийг ашиглаж мэддэггүй хадгийн жаал юм да би. Бодолтой ингээд автаад нэгэнд хөдөлж чадахгүй житэл. Гинт одоо их л тийм нижгэнсэн чимээ гарлаа гинэ. Нэр гээл. Тэгээд л тэр их чимээ гарсан ч харин одоо шоргоолжны айрам ирж явна гинэ. Шоргоолж чинь их олуулаа явдаг юм байна л. Тэгээд яг одоо жагссан цэрэг шиг. Тэгээд шоргоолж юу гэж ярьсан бол? Хин аалзны торон хүлээн гівтэн вэ? Тэгэхэд нөгөөт нь хүй энэ чинь биднэрт өглөгийн гараа сунгадаг ачтан мөн бэ штэ. Бушуу суллаа. Нэг удаа хүү шоргоолжны үүрэн дээр очиж цасан чихрээр бороо оруулсан юм. Цасан чихэр гэдэг маань юу вэ? Элсэн чихэр. Аавтайгаа хөдөө явж явахаар аав нь ингээл амтнд буян болъё гэж энэ шоргоолжны үүр тэр шоргоолжны үүрэн дээр ингээл элсэн чихэр өгж ирсэн. Нэг үүр үлдчихсэн юм байж. Тэгсэн нөгөө аав нь өө миний хүү тэр үүрэн дээр очиод шоргоолж хоолчих гэхээр тэр нь таарахгүй юм. Та нар шоргоолж хоол Би загас хоололж байсан шүү. Юугаар хоолдгийг загсан? Загсыг ийм өөрт нь тусгай ийм хоол бэлдээд өгчтэй юм билээ. Тэрүүгээр нь хоолсон шүү. Зүгээр шоргоолжнууд чинь ерөөсөө тэр нөгөө нэг хүүгийн тэндээс дор нь авирал аалзны торноос дорхноо мулталж байна гинэ. Тэгээ ахлагч шоргоолж яхаа өмнө ингээд нөгөө хүүг авчирсан гинэ. Ачи шоргоолж над та нарт баярлаа. Энэ газраас гарах замыг зааж өгч болгосон болов уу? Гэж хэлсэн гэв. Тэгсэн чинь ахлагч шоргоолж Тэрийг бид нар мэдэхгүй ээ. Харин таныг эндээс гарахад манай шоргоолжнууд туслах болно. за ингээд хүү бол одоо аалзнаас айж ирсэн, аалзнаас айлтгүй боллоо. Чигийн улаанаас айлтгүй боллоо. Ямар ч гэсэн хамгаалагчтай боллоо гэсэн үг шүү дээ, тийм ээ? Шоргоолж чинь энэ дэлхийн юу гэдэг вүлээ? Хамгийн хүчтэй амьт яг үнэ. Энэ дэлхийн хамгийн хүчтэй амьт бас хамгийн эвсэг амьтч гэж хэлж байна. Эвсэг амьтд бас энэ дэлхийн хамгийн ажилсаг амьтд. Тэгэхээр ийм одоо ажилсаг амьтд, эвсэг амьтд хүүг хамгаалах болсон учраас хүү одоо гайхгүй болсон гинэ. Тэгээд тэгтэл одоо би яаж энэ газараас гарч хуучин хэвэндээ орох вэ гэж асуусан гин. Тэгсэн чинь шоргоолж Та ямар нэгэн сайн зүйл хийж байсан уу? Гэхдээ нэрээ би одоо хэнийг баярлуулсан юм бол ээжигээ баярлуулсан уу гэж бодсон чи ээжигээ дандаа гомдоод үгэнд нь тэрвэр ордгоо. Ааваагаа баярлуулсан уу гэсэн бас л толгойд юм орж ирэхгүй байсан гинэ. За тэгээд одоо ямар нэгэн амьтныг инэрч байсан уу гэсэн чи бас хариулт олдохгүй. Нэг үгээр хэлбэл нэг л тийм л хэнэггүй л нөхөр байхгүй юу хүү бол. Хэнэггүй гэдгээр нь та нар юу гэж бодож байна? За анзаарахгүй яг үнэ. Хаанга орчин тойрон юу болж байгаа,
ер нь би цаашдаа ямар хүн болох уу тийм ээ гэж ерөөсөө ирээдүйнхээ тухай амьдралын тухай огт эргцүүлдэг. Бэлэн юм байвал идэж уугаал ингээл одоо хичээлд нэг хагас дотоо суусан болол явдаг тиймэрхүү хүнийг одоо хинэггүй хөвгтгээд. Шоргоолжийг тэр хоолсон бол аавынхаа үгээр хоолсон тий. Юу гэж хэлсэн бэлээ аав? Тэр үгээ аав нь тэрнийг шоргоолжны үр уссан байг өнөө тэрийг очоо хаацчих гэсэн. Оо тий. Нэг удаа буян хийж байсан санагдсан. Цонхныхаа юм жохон тавцсан дээр ингээд одоо янз бүрийн талхны өрмөг, ааруулын өрмөг ч юм уу, боорцгны өрмөг ингээд тавиад өгөөд болжмор хоолжээ гэж ингээ бодсон чинь гинт нэг болжмор нисч ирээд шууд хүүг өргөөд авсан гинэ. Тэгээд нуруунд дээр суулгаад явж ирлээ гинэ. Тэгээд нилээн хол явснаа. За одоо нүдэн аниараа. Хүү нүдэн анж. Чихэнд нь салхи шуугаад л байна. Тэгээд нилээн хол явж ирсэн аа. За нүдэн нээгэрэ гэсэн чинь нүдэн нээсэн чинь эргээд хэвэндээ орцсон. Нөгөө нэг айхтар одоо чигийн улаан чалга, нөгөө аалз чалга, нөгөө нэг жижигхэн болсон байдал чалга. Ийм болсон. За ингээд одоо эргэж хэвэндээ оронгууд нөгөө чулуунд эргэдэн байна гинэ. Нөгөө тэр чулуун дотор орцсон байсан шүү дээ. Тэгсэн нөгөө чулуугаа өргөөд нөгөө чулуун за намайг байсан байранд тавиарэ гэсэн чинь түрүү нөгөө ингээ өшгөлж байсан хүүхд чинь нөгөө чулуугаа эвтэйхэн өргөж ингэж аваачаад яг тэр байсан байранд нь эргүүлж тавиад эргэж харсаар ингээд аажим холдсон гинэ. Ямар санагдав хүүхдүүд ээ? Юу ойлгов энэ дэс? Сайн хийхийг ойлгосон. Яг үнэ сайн үйлсийг хийх нь чухал юм байна. Шоргоол чуу хооллох юм бол эргээд ямар ч гэсэн хүүхдэд одоо тус болдго юм байна тийм. Ер нь одоо ямар нэгэн одоо монголчууд хэлдэг штэ нөгөө аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг. Аливаад ачтай тустай бас их анзаарахгүй биш тийм ээ. Аливаа зүйлд одоо болгоомжтой эргэн тойрон байгаа энэ одоо амьдрал энэ амьд амьтныг хайрлж яваарай л гэсэн санааг л одоо анхны нүлгэрээр дамжуулан хэлэх гэсэн юм да. Сайныг дагуул сарныг л Мууг дагуул могоор л гэдэг үг би. Барс болд маань хэлж байна штэ. Сайныг дагуул сарныг эрэл мууг дагуул могоон хорлол. Тэгэхээр хүүхэд байхасаа бол бид нар одоо аливаа сайн муу үйлийг ялгаж сурах. Кино үзэж ном уншихтаа бол зөвийг олж харцгааж байвал сайхан тийм үү хүүхдүүд ээ? Тийм. За ингээд баярлалаа та нарт одоо үлгэр сонссонд. Бай.